За сайн мэцгэнэ бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Яг миний үеийн хүүхдүүд надаас Instagram, YouTube энтрээр нүрээ яаж боддог вэ? Тэгээд мейкап tutorial энтер хийгээч гэсэн тиймэрхүү зүйлсүүд их ирдэг. Тийм болохоор өнөөдрийнхөө бичлэгээрээ нүрээ яаж боддгийг харуулъя гэж бодлоо. Тэгээд миний сүүлийн хийсэн арьс арчилгааны бичлэг бараг жилийн өмнө байсан болохоор дахиад шинжилээд одоо арьсаа яаж арчилдаг болсноо хий гэж бодлоо. Тэгэхээр мэтэлтэй усаараа нүрээ арчаад нүрийнхаа бохирдлыг авна гэсэн. За дараа нь болохоор нүрээ энэ угаагчаар цэвэрлэн. Энэ нь болохоор холимог тослог арьсан зориулагдсан нүрийн угаагч байгаа. Энүүгээрээ сайхан хэдэн туслыг авч байгаа. Тэгээд сайхан нүрээ цэвэрлээд угаачих байгаа. Саяны мэтэлэн цэвэрлж чадаагүй бохирдлоо авч цэвэрлэнэ гэсэн үг. За араас нь чигшүүлэгч төрөх хэрэгтэй байдаг. Би болонгууд Avène brand-ийн Hydrans Pre-Serum гэдэг лошныг хэрэглэв. Энэ нь болонгууд бүх төрлийн арьсан зориулагдсан хөнгөн бүтцтэй лошн байгаа. Энийг тэгэхээр түрхтгэй. Хатараа маш жоохныг аваад. Яа энэ амар гоё. За тэгээд арьс арчилгааны маань сүүлийнх нь степ болонгууд бүх төрлийн арьсан зориулагдсан чигшүүлэх, тайвшруулах үйлчилгээтэй юм. За ингээд ер нь бол будагны маань өмнөх арьс арчилгаа болцсон. Тэгэхээр мейкап руу орцгоё. За тэгээд би болонгууд нүрээ будахаас өмнө хамгийн эхлээд урууландаа юм түрхдэг. Усан түрээд тэгээд хуурайсан байж магадгүй учраас уруулаа өнгөлдөг. Цаанаасаа өөрөө ийм өнгөтэй болохоор дангаар нь ингээд өнгөлөгчийн түрхээ явсан ч болохоор гоё өнгөтэй. За дараа нь болохоор сормосны будаг байгаа. Тэгээд миний сормос амар юм тэгшгэн. Уг нь би харвстэй шүү дээ. Тэгтээ амар саарл бор өнгөтэй болохоор ерөөсөө ингээд будаг үед бол харагддаггүй. Тийм болохоор сормосоо заавал будах хэрэгтэй байдаг. Тэгэхээр миний будж байгаа будаг нь болонгууд Silky Girl-ийн Big Eye гэдэг сормосны будаг байгаа. Энэ нь болонгууд усны хамгаалалтай, өтгөрүүлэгчтэй, уртцагчтай. Тэгээ будсан будаагүй ялгаа нь ингэж харагдаж байна. За энэний дараад нь болонгууд primer байгаа. Энэ primer Silky Girl-ийн Instant Pore Fix Primer гээд primer байгаа. Энэ тослог тэнцвэржүүлж нөхцөлтөөс хамгаалах зориулттай мат болгодог гэсэн. Primerыг бол хүн болгон өөр газараа түрхэж болно. Зарим нь бүтэн нүрэндээ түрхэж болно. Тэгээд би консилер болонгууд нүрийн хайл улаан хэсэгтээ түрхдэг учраас энийг яг улаан хэсэгтээ түрхэж эхэлнэ гэсэн үг. За одоо яг түрүү хэлсэнчлэн яг улаан хэсэгтээ консилер түрхнэ. Энэ консилер маань болохоор Fix It Liquid Concealer гэдэг консилер байгаа. Feel your eyes cold skin. За ингээд консилероо түрхэд болцсон. Одоо нүрээ ингээд бүхэлдэн консилероор дарсан болохоор арай хэтэрхий цагаан тэгээд өнгө дутж байгаа. Тийм болохоор дээрэс нь хацар өнгөлөгч нэмнэ. Энэ хацар өнгөлөгч маань болонгууд хацар өнгөлөгтэйгээ уруулаа бодох гээд хоёр зэрэг юм ашиглаж болох ийм блаш стик байгаа. Тэгээд сүүлийн үед болонгууд Bella Poarch ингээд хамран дээрээ хацар өнгөлөгч тавих нь айгүй их тренд болсон. Дараа нь болонгууд одоо маск зүхээр энэ хаваараа амар тослогтой байдаг шүү дээ. Тэгээ маск аваад суунгууд амар муухай харагддаг. Тийм болохоор тийм юмнаас сэргийлэхийн тулд нундаг пудр хэрэглэдэг. Энэ болонгууд ямар ч өнгөгүй учраас нүүрэн дээр ямар нэг юм шар ч юм уу, ягаан ч юм уу тийм туяа тавихгүй гэсэн. Зүгээр нүрээ чинь хуурай олгоод тослогтлоос хамгаална. Тэгээд нүрээ буддаг болвол будгийг барьж өгнө гэсэн. За тэгээд сүүлд нь чигшүүлэгчтэй уруулын будгаар будна. Би бол уруулаа бас бүтэн будадгүй яг доторчлын будаад тэгээ хойшоогоо ингээд тараачаар арай илүү гоё харагддаг. За ингээд будалт маань болцсон. Одоо энэ болгоныхаа араас түрүүн дүрхсэн энэ мистээ цацна. За ингээд ер нь бол будалт маань болцсон. Би хэрвээ будахаар болвол нүрээ яг иймэрхүү хідэн дарааллуудаар буддаг. Энийг хэрэглэсэн бүх бүтээгдэхүүний хаанаас авсан, тэгээд бүтээгдэхүүнийхаа нэр өнгө энэжийг нь яг доор нь бичээд явсан байгаа. Тэгээд би description дээр авсан газрынхаа Instagram, Facebook линкүүдийг нь тавьчин. Та нар тэрүүгээр ороод бас сонирхож болно. Тэгээд лайк дараад, subscribe хийгээд доор ямар бичлэг үзмээр байгаагаа комент хэсэгт бичээрэй. Тэгээд асуух зүйл байвал бичээд үлдээж болно. Би алуулах чадхаараа хариулна. Тэгээд бас миний Instagram-ыг дагаарай. Тэгээд дараагийн бичлэг хүртлээр баярлалаа. Bye.